Халбар. Ямар амар хоол вэ? Энэ хоолны нэр болохоор нэм гэдэг хоол зөө. Яа. Удаагийн нэг гэр ингэ дотроо. Юу вэ? Өндөг юм уу? Яа. Будаан тэр өндөг байгаа зөө. Будаан тэр өндөг байгаа. Аа. Тэгээ будааныхаа өндгийг ингэ аваад тойруулаад. Ингээд. Тэмээ. Аавд нэрийг нэг хоолтой дээ штэ. За. Манай мөвгийгээд хамарсан шувууны өрөөдөг хоолтой. Энд чинь нэрийн хоол юм уу? Мөөхтэй гэхдээ. Би буруу санагдана. Ингээ шувууны үр шиг. За. Төвшөөгийн мем гэдэг хоолыг идчихээ. Ой. Төвшөөгийн мем үү? Өндөр насангүй. Юу? Оо, шүдэ хамтсан. Бүрхэн мартал юм амар. Чи миний шүдний юг битээ. Гадаа өвчтэй шүд гэдэг байгаа штэ. Аа. Энд тэнд харан дандаа. Хөө шүдээ зүү. Хөө махан алж штэ. Ямар гомт юм бэ? Энэ өндгөн дотор ингээ биш бодан дотор өндөг ингэж хийх юм. Юу? Бас нэг ганц кетчуп тусаач чи. Кетчуп байхгүй мем хөө болчих штэ. Тийм бай. Би ингээ өглөөний цайд өгөөд оройн хатж өгсөн биш үү? Юу тийм үү? Өнөөдөр би бас байж болохоор сайн хүн байсан биш үү? Тийм ээ тий. За баяр. Ойр сайн хүн байг. Орд хэл ам дагуулсан уу? Хэлэн дагуулад. Хүмүүс их намайг буруу бодох юм аа. Чамтай л хэсдэг шиг хүн болон тасдаг гэж бодд юм шиг үлээ. Гэтэл яг үнэндээ. Ингээд байгаа байхгүй. Амнесних. Бид хоёрын блогийг яг ингээд арай юм өөрөөр ойлгоод юм шиг санагдсан надад. Яагаад энэ болохоор ингээд би төвшөөтэй танилцаас өмнө байсан миний сувг. Тэгээд ингээд ганц би байснаа хостой болоод тэгээд мөртэй болоод Би орж яваад байгаа шүү дээ. Тийм ингээд тавчгандаа бол ингээд миний сувг миний лайф journey явж байгаад байгаа байхгүй юу. Тэгэл ялцчгүй би чинь ингээд хостой болсон. Тэгэл ингээд нэг хосын влог шиг харагдчихл байгаа л да. Гэхдээ ингээд төвшөө өөрийгөө нэг юм бичээл өөрийгөө ингэж харуулъя. Блогон дээр ингэж харуулъя гэж эдитэлдэг юм шиг хүмүүс бодоод байгаа байхгүй юу. Энэ сувг дээр ордог бүх влогууд чинь миний эдит би өөрөө постлдог нэг ийм сувг байгаад байгаа нэгт. За тэгэнгүүт хоёрт ингээд төвшөөтэй нэг хүн ингээд муухай харьцлаа ингээд Би болдоггүй. буруу ойлголцлоо гэж бодъё заяа. Тэгээ тэгэнгүүт яаж ч утсан ямар ч хүн ингээд ам өрөөсөн хүнтэйгээ хайртай хүнтэйгээ харьцдаг шиг харьцна гэж байхгүй зү. Яаж ч ирүүлэр бодсон. Тэнгүүд ингээд блогон дээр байдгаас шал өөр хүн мөн энэ төр гэж төгшөг комент хэлээд байгаа бол би үүндээ ер нь бол ойлгохгүй байгаа. Яг би болдгүй дээ зөвхөн. Чи бас болдгүй. Болдгүй. Тэгээ гол нь нөгөө би болдгүйгээ гол нь ойлгоод байгаа. За жоохон тхүү шаттай ч юм уу те. Дотор тэгээ боддоо шүү дээ. За. Тэнгүүд зарим хүмүүсийн аргумент нь болохоор намайг яг чамтай хэцэж байгаа гар өөртөө төсөөлчөөд хүлээлттэй өндөр тавьсан юм уу юу гэх юм. Гэр бүсэг хөөрхөн яг чамтай харьцдаг шиг тийм л би уусаа тэгээ чамтай муухай харьцахгүй шүү дээ. Хайртай хүн, энд хүн юм шиг. Тэнгүүд хальт нэг юм сөрөг хандтай хүмүүс гараад ирвэл уусаа тэр хүнтэй зарим хүн бол арга юм болоод харьцдаг шүү дээ. Би болохоор шууд гэдэг үүдээс гэдэг өгөхгүй. Тэнгүүд л тэгээд хуурамч гэдэг. Тэгээд надаас нэг юм амар сэн санагдсан зав. Тэр нь ганцхан чи биш баха. Хүн болгоныг л хүмүүс тэгдэг баг. Оо эн чин тэгж бичлэгэн дээрээс өөр юм бэлээ. Эн чин ингээд дуулдгаасаа өөр юм бэлээ гэх юм. Зүгээр л тэр хүний хувьд арай өөр төсөөлөл үүссэн. Тэрнтэйгээ ижилхэн байх гэж хичээдэг юм шиг үлээ. Тэгээд надаас нэг юм комент ирсэн зав. Тэр эмэгтэй ингээд энэ тэндгүү энэ комментоо бичээл яваад байгаа зав. Амар хэцүү. Энэ ихнэр нь ч гэсэн асуудалтай. Ингээд ийм ийдгээр зөвлөгөө өгж коммент бичсэн чинь зөрүүлээд амар одоо муухай ажилласан. Хэдрэлсэн гэдэг. Би тэрийг юу гэдгийг санаад байгаа заяа хамгийн инээдтэй. Миний яг тэгж одоо хэдрэлсэн гэдэг хоёр л кейс байдаг байхгүй.
Тэр нь юу вэ гэсэн чинь Надтай харьцуулбал ширээ бүр маш ховортой. би бүр Хоёр хүн байна. яагаад санаад байна ихээр надад хоёр л байгаа байхгүй юу. Тэгээ яагаад гэсэн чинь би нэг юм хөмсгний маскараа нэг рeel хийсэн дээ. Тэрэн дээр би нөгөө тэр авсан дэлгүүрээ бүр ингээд байрстыг хилээд энд байдаг дэлгүүр гэдэг. Дэлгүүрийн хаяг бүр ингээд таг маг хийгээд оруулсан байдаг байхгүй юу. Тэгсэн чинь яагаад чинь ерөн сүулд орж байгаа реелүүд дээр дандаа ингээд хаяг үн гээд бүх юм хилцэн баг чинь л доор нь үн хаяг гэд бичээд байгаа байхгүй юу. Ямар сайн Instagram дээрс тээ. Тэгээд за одоо хүн бичлэг бүтэн үзэхгүй л байгаа юм байлгүй дээ гэж одоо эхнээс нь ингээд хариулаад явлаа. За тэгээ бүр хүн болгонд хариулна гэж байхгүй шүү дээ. Тэнгүүт нь би ингээд пин хийгээд коммент бичсэн байхгүй юу. Ингээд хаяг нь инээ би үнийг санахгүй байна гэд. Тэгэж бичсэн ч гэсэн л үн хаяг гэдсэн байхгүй юу. Тэгсэн чинь тэр эмэгтэй над руу юу гэж бичсэн гэсэн чинь ийм олон хүн юм асуусан мах чинь хариулж болтгүй юм уу? Мөнгөний төлөө юм хийж ийж гэж бичсэн байхгүй юу. Тэнгүүт нь би зөрүүлээд давраад ээ гэж бичсэн. Яа чиний хамгийн хэлж байгаа аим хүмүүс давраад аа юу? Тэгээ бүр би ингээд үүнгээд бүх мэдээллийн бичлэгэн дээрээ ярьсан, комментараа ч гэсэн ингээд хэлсэн. Тэгээд хүн болгонд хариулж чадахгүй уучлаарай. Тэгээд давраад ээ гэсэн байхгүй юу. Тэгэнгүүт тэр эмэгтэй одоо намайг бүр хаасайгуу тэгж бичээ яваад байгаа хамгийн сайн. Шокнд авах байлаа. Чамаа тэгвэл. Яа. Тэгээд дахиад нэг кейс байгаа. Тэр нь би бас яг ижлэхэн давраад ээ гэж бичсэн байхгүй юу. Хоёр тим кейс байна надаа. Тэнгүүд чинь одоо би ингээд бүх юм дээр инээж ханаагаад бүх юм дээр nice гэж байхгүй. Ер нь хүн болгоно тийм. Хүн болгоно л янз бүрийн emotion өөр одоо нөхцөлөдлөж шалтгаалаад янз бүр байна үстэй. Тэнгүүд ингээд бүр бид хоёрыг ерөөсө хэрэлддэг гэж боддог юм шүү лээ. Бид хоёр хаг хэрэлдэж үзээ. Тэр бол амар хэрэлдэж шүү дээ. Уусаа бүх хосоод бодож байгаа шүү дээ. Цай ямаал бичгтээ түүл оруулдаг гэдэг байгаа байхгүй юу? Тэр чинь ингийн юм биш юм уу? Хин ингээд энэ хэрэлднэгээс бичээд нэмээд оруулчих ихэвдээ тий. Хэрэлдэгтэй хин тэгэл бичлэг ихэвдээ тий. Тэгвэл яг ингээд нөгөө нэг амар лайваар хэрэлдээд байдаг хосооч юм хүсдэг юм уу тий. Чи амар тэгж нэг амар ингээд хүн гоё юм оруулмаар тэгээд дүүрсэ. Ядарсан тэгснэ чи ойлоор ажил юм байна гэж тэгдэг бүх юм ярьдэн штэ. Тэнгүүд нэгээд чиний гоё ингээд документэр юм санагдаад байхгүй. Хойлоо осмоороо бичих юм уу? Яа ингээд бичтэй. Тэгээ дууны амар сул сонсогдсон штэ. Зүгээр штэ. iPhone-ын дуу амар дэж үт. Энэ одоо бүр амар чанаргүй дүрс шиг харагдаад байна. Яг та ам дээр штэ гол. Осмо камер бичээр хагаад муузан сурчиж байгаа юм бах та. Тэгээд ингээд бүх юм оруулдаг штэ чи. Ажил хэцүү байна. Ойрд ингээд байна. Тийм ер нь бол их гоншгондог. Тэгэл бит хоёр одоо чи ингээд бит хоёр ойлцохгүй байна. Хоёулаа ч нэг подкаст нэрхтөө миний нойрны асуудал хэцүү байгаа ингэж гэл хоорондоо миний болохгүй юм гэл ажил хийсэн штэ. Тэг ингээд хийвэн штэ. Тэнгүүт нөгөө чиний блог ингээд документэр юм санагдах байхгүй. Дараа эргээ ботоо тэгээд ийм ингээд усыг тэгэхэд жишээ тийм юм хүн эргэж санахад ингээд би тэр өдөр тэр үнтэй муудалцтай гэдэг нэг юм санагдах хэрэг байхгүй. Амьдралын хэсэг биш юм чи. Зөвхөн тэр өдөр юм болсон. Санах шаардлагатай момент биш юм чи тийм. Яг тэгж үзгүй дараа. Хоёлаа хэрэлж явах та байж байгаа. Амраас. Яг үзээ. Айцны хоолой гоцчихсан тийм. Тэгээс чи. Нүдэс хараа. Тэгж амар уйлтлаач нэг амар хэрэлдээд байдаггүй шүү дээ. Нөгөө юу байна штэ. Гомдож үлдэн штэ. Тэг гомдож болно л тийм. Тэгээд хэлэлцтэй 1-2 юм хэлээл тэгэл хоёр шарил чимээг болчтой. Тэг ер нь бол ингээд хамгийн зөв болох юм миний хувьд тэр. Ингээд ууралцсан хит гомдсон гэдэг нөгөө emotion ингээд амар өндөр болцсон үедээ ярилцсан гэдэг бол бүтэхгүй заяа. Тэр өөрөө ингээд контрол чадахгүй үе дээр очсон байгаа шүү дээ. Тэгэхээр ингээд хэлхийг хүсээгүй амар их юм хэлчих юм шиг. Чамаг ингээд шаардлагагүй муухайгаар гомдоочих юм шиг. Би болохоор чамаг авах бүр амар чимээг болчихар. Яа чимээг болчихаа. Тэр амар хэцүү байсан ёо. Би болохоор ингээд яг тэр дор шийдэхэд дүүсэхгүй. Тэгээд надад ингээд ярихгүй ингээд тэр чимээг болоод чимгүүд ууднаар хүн ингээд жоохон байжгаад ярьж би болохоор дайраад чимгүүд өсөө ингээд ууртай байсан гэдэг яг тэрийг хүнтэй ярьж байгаа. Хүн шууд зүгээр болж бэдгүй ингээд. Хүн чинь шууд ингээд зүгээр бол гэж бэдгүй. Зүгээр жоохон байж байгаа зүгээр болсоо. Одоо тэргээ үстэй. Тийм. Би болохоор ингээд тайвшраад ядч өөрөө ингээд бодоод минийч буруу яж болно шүү дээ. Тэгээд нэг жоохон өөрөө нэг гаргаад бодоод олцсныхаа дараа ярилцвал арай зүгээр санагдаад байгаа байхгүй. Төвшөө одоо гайг болцсон л доо. Тэгтээ эхний жил гэж бүр яг доороод одоо яа би яс хийсэн гэдэг. Би тэр нөгөө ярилцах гэдэг нь хосын амжилтын төлхөөр. Бид яг шууд дотор ярьсан.
Яа. Ярилцвал хэрэгтэй. Гэс ярьцгаа. Энд яагаад хэлээ юм? Оо тэгэл. Хоол чамд болтгоо гэл. Хоол тэр нь харуулсан шүү дээ. Мм. Хоол нэмэр гэдэг. Хөртлөө шүү дээ. Турцсан мэт нэрээ. Ийм Тийм ээ. ирүүний ингээ гайг гардаг цастай. Бүр ингээд идэвсэн чинь. Тийм ээ. Нөгөө блог дээр чиний тэр нэг ам өрөөсөө хүний чинь талаар нэг ярих гэж бодсаахгүй юу? Тэгснээ намайг тэр талаар ярих гэсээр хөтлийн хоёр учраа олцсон юм байл. Тэр нь бол маш муухай үйлдэл байсан. Тэр хүний зүгээс гарсан. Тэгээд дээжсэн юм аа юмсэн. тийм чиний ч гэсэн маш их буруу байсан. Тэгээд тэр хүн анх дээгүүсэн би тэггүй гэсэн. Гэж өмөрөө идэ. Тэгээд чи тэр үедээ зүгээр ингээд уурлаад тэгээд блоклоо өгсөн байхгүй юу? Тэнгүүл ингээд миний харагдахгүй гэж бодоод тэр чигт найз. Чи харагдав л. Ингээд зүр товчхондоо тэр залуугад амар муухай. Зүр бид хоёрт дургүй байж болно заяа. Бид хоёрыг үзий яддаг байж болно. Тэр нь бүр ямар ч пад байхгүй. Бид хоёрт ч хамаагүй. Зүр хамгийн муухай. Тэр над дургуй байсан баха тэр үед. Мэдгүй зүгээр тэр хамт бичлэг хийдэг юм хтэй. Тэрнтэйгээ хамт жүжиглдэг энэ тэргээд намайг юу нэлээ хамаатай. Харин чамайг юу анхаас ярилцсан та. Тэр нь тэгж л би уулсан шүү дээ. Яг төвшөө ингэсэн гэх юм бол би жишээ нь юм ярихгүй. Тэр залуу одоо хийсэн хоёр бичлэг хоёулаа нь устгацсан байлээ заяа. Тэгээ энийг ярих шаардлагагүй л хал та. Гэхдээ зүгээр хамгийн муухай нь тэр залуу хоёр дахь бичлэгээ баг 3 сард болсон юмыг 10 сард зөвхөж ярьж гаргаж ирснээ эхний бичлэгээ устгацсан байхгүй. Тэгснээ ингээд өөрийг нь зүг зүгээр хахад төвшөө ингээд харааж орж ирээд өөрийг нь ингээд оромжилсан юм шигээр үзэгчдэдтэй ярьж байгаа нь тэр нь хамгийн муухай. Зүгээр бид хоёрт дургүй байж болон зүгээр үдж байгаа хүмүүсээ ядаж жоохон хүндлээд нэг юм тэнцвэртэй мэдээлэл өгөх хэрэгтэй байхгүй тий. Тэгж яхад чинь ер нь бол тэр муухайсан тэгээ өөрөө тэрийг ойлгоод төвшөө рүү холбогдсон гэсэн. Тэгээ тэр бичлэгээ устгацсан байлээ. Тэгээд хоёрт надад муухай санагдсан юм. Тэр эхний бичлэгийнхэн дараа над руу бүр амар их DM коммент ирсэн заяа. Ингээд төвшөө харааллаа тэр нэг дүү. Нөө ингээд нөхөр чинь чамайг зоддог, чи нөхөртөө зодуулдаг, танай нөхөр бол хүчээр хийлэг чи яасан. Чи хүчээр хийлэг чиг яа дэмждэг яасан гэх. Тийм үү? Тийм. Тэгээд бүр би одоо жишээ нь энэ залуу ингэсэн чинь хүмүүс намайг ингээд байна гэл амар cry baby царайлал тэр үедээ бичлэг хийвэл хийгээр байгаас тий. Энэ бас хөөрхөн их үзэлт авах байсан баг гэж нэсэн. Зүгээр юм хандманд үзэлт бодсон бол тий. Тэр бэлгүүн бихгүй гэдэг залуу. Яа одоо эвлэрсэн болохоор нэг юм үзээ ядахгүй байл та. Өтөр чинь бол алнаа л гэж бодож байсан. Юу байгаа тахгүй. Анхны бичиг хамгийн тэнэг санагдаад миний би уурлаад юм бицгаа штэ. Би чинь тэр үе чинь ууралж юм бичингүүтлээ чи мал бичлэг хийгээд тэг хүмүүс чамтай мал шиг альж байгаа үстэй. Тэгээд ер нь бол би харна гэсэн аахгүй юу. Зүгээр байж хамгийн муухай хараад биш штэ. Чамайг сайхан үнэтэй уулзахыг сайхан амьдрах гэж харна гэсэн аахгүй би. Тэгээд муухай хэлсэн. Тэрийг одоо мэдэж байгаа. Тэгээд гол 3 сар явсан бүр марцсан лээ. Нөгөө шууд блок хийсэн болохоор баг харахгүй ч та гэж бодоод нэг хэмээр. Тэгээд яагаад тэгж уулсан бэ гэхээр нөгөө зүгээр л тэр хүн намайг танихгүй ингээд явж ирсэн аа. Facebook дээр миний комментиг хараад. Тэгээд тэр нь миний personal account зүгээр л Facebook дээр хүмүүс бодлоо ичдэг шүү дээ. Би нөө тэрийг юм зөвшөөрсөн гэж боддог байхгүй. Хүн дагдаг магдаг хамаагүй зүгээр одоо яг тэр сэдв тэр хүн хэлмээр байгаагүй хэлчихэд тэр хүн хідэн дагчдах нь хамаагүй юм шиг. Зарим хүн болохоор олон дагагч түн цензуртэй авах хэрэгтэй үг хэлээсээ ингэсэн гэдэг шүү дээ. Би болохоор тэгэхээр худлаа юм санагдав. Тэгээл тэр үедээ тэр нь тийм амар коммент биш зүгээр төнгөт тэр хүн гол нь хөдөлгөөс асаа байхгүй. Хөдөлгөөс харангуутлаа энэ залуу сошиал дээр ийм коммент бичдэг. Тэгснээр влог дээр ингэдэг хоорондоо таарахгүй юм да. Энэ хүн их нэрээ зоддог гэдэг юм гаргаж ирсэн байхгүй. Тэгээд энэ хүн ингэж хараал идэв чи их нэрээ зоддог хуурамч гэдэг ганц нөгөө намайг ингээд хийгийг гөх юм уу? Давхар нөгөө өсөг тэгээс болохоор миний амар дургуурээ. Намаас юм би ер нь нэгэл чи тэнийг даамстаа гэж юм байна. Тэнгүүт яг ингээд. Яг хувь хүн рүү чиглэж харааж мараад л болмоор. Наад хувь хүн донд хэлж байхгүй. Тийм юу л байдаг гэсэн. Би одоо чинь өмнөх одоо янз бүрийн сошиал мэтгэлзэн дээр заяа ямар нэг сэдвийн хүрэн дээр ингэж захтаа тэр хүн чи ингэж харагддаг юм байна. Чи ингэж юм байна ч юм уу. Эсвэл ингээд тэр хүний амьдрал руу ерөөсөө ордог гэсэн. Зөвхөн үзэл бодол руу ордог гэсэн. Тэр чинь явандаа чи өөрийгөө ер нь бол ингээд сохорчин заяа яг товчхондоо хэлгээд тэгсэр гадаг. Тийм явандаа чи ингээд хэлсээр байгаа тэр чинь ингээд амар юм субъектив болсон мөлий. Хүнийг өөрийг нь үзэл бодлыг нь биш өөрийг нь харааж мараадаг. Одоо саяны залууч гэсэн чи
яг ингээд тэр залуу хэлсэн. Тэр залуугийн буруу. Гэхдээ чи ингээд ер нь бол нэг ингээд тоохгүй хайчаад болохоос асуудал шүү дээ. Тэгж яагаад ингээд тийж амар ихний хүүхдэд яасан гэдэг ингээд тийж амар хэлж болохгүй байхгүй юу сте. Зүр би тэгж бодчих. Нэг эмэгтэй нэг комент байсан. Тэгмүүд ер нь ингээд юм сошиал дээр төвшөө гэлтгүй ингээд юм нэг жоохон шүүмжлэлтэй ханддаг эрэгтэй хүмүүсийг хүмүүс дандаа шалчхаар эмэгтэй хүн шиг шалчхансан гэх юм. Зүгээр яг өөр чинь таалагдахгүй байж болно. Гэхдээ наад үг чинь амар тэнэг үг эмэгтэйчүүдээ. Please. Чи зүгээр өөрийгөө доромжилж байгаа байхгүй юу? Эмэгтэй хүн шиг шалчхансан. Тийм байна те. Зүгээр шалчханахад өрөндөө хүүс хамаагүй. Хүн ингээд хүүс хамаагүй өөртөө нь өөр үзэл бодолтой эсвэл өөртөө нэгж муухай хандсан бол зөрүүлээд муухай хандах эрх хинтж байгаа заяа. Тэгмүүд ингээд за эмэгтэй хүн юм чин дээ гэдэг ингээд ингэж яах хэрэгтэй юм шиг хандаад байгаа. Тэг үнэхээр ингээд одоо бүр ингээд итэггүй муухай юм бичээд ингэж байгаа бол зөрүүлээд л яг л ижилхэнд хандна шүү дээ. Тэгмүүд ингээд зөрүүлээд юм хэлэнгүүт нь эмэгтэй хүн шиг шалчгаансаа юм зэрэг гэдэг эмэгтэйчүүдийг бүр өмнөдөө ойлгохгүй амар муухай. Нэрээ давхар эмэгтэй хүмүүс гэдэг юм байна. Тийм байгаас тийм. Эд яа энийг оруулах юм болоо дөө би аюул эдэлж байгаа хас чинь дөө. Нөө. Оруултаач дээ. Энийгээ зүгээр хоолны ширээний ядах ярэ. Ганцхан юм билээ заяа би. Хоёр юм байна. Нэгт заяа ингээд ийм ховонц дургу хүн гэж ерөөсөй байхгүй шүү дээ. Байдаггүй шүү дээ. Ингээд угаасаа хүний нэг юм төрлөх юм шиг санагдаад байгаа. Сониуч цантай холбоотой болохоор. Тэгээ одоо жишээ нь энэ төвшин төр ихнэрээ зодд юм байлээ гэд нэг хүнд ярихаар одоо үгүй хэлхүү дээ. Худлаа хаа гэхгүй шүү дээ. Шууд тийм үл гэж хүлээж аван тий. Тэгсэн цаашаа гасаа нэхгүй сонирхолтой хэлтмээр санагдав. Тийм. Тэгээд сүүл нэг олон онд орсон. Нэг тэр хүмүүсийг мэдхгүй сони имлчээ сансан. Ямар ч юм уу хов байвал тэр тэгсэн гэж хэлээд шүү дээ. Хамгийн сонин яг тийм хүмүүст амар их асуудал байхгүй. Зүгээр хүн болгон ховонд дуртай ч гэсэн тэрийг нэг тийм сонсоод өнгөрөөчдөг. Ингээд өөрийнхөө чихэнд ирээд өөрийнхөө чихэнд дуусгачдаг хүмүүс юу нь бол олон байгаасай л гэж бодчих. Тэгээд бид хоёр ч гэсэн хүмүүс хов ярьдаг, бид хоёр ч гэсэн ярьж л байсан баг. Гэхдээ бүр үнэхээр тэгж одоо бүр ингээд иймээс нь ийм болтол гэж бүр ингээд юм нэмж хэмжээсэн удаа бол нэр үнэхээр байхгүй хаа. Тэгээд нөгөө тэр хов ярахтаа дондчтэй юм шиг байгаа маа ингээд нөгөө хүн ингээд тийм үү гэх хэмжээний болгож яриулах гал бүр үнэмшилтэй болох гол нэг юм хүч нэмэл тээ. Тэнгүү тэр хүчүүд нь юу вэ гэсэн чинь би өөрөө харсан хамгийн сайн найз маань хэлсэн ч гэдэг юм тийм ингээд юм. Надад хизээж худлаа хэлж байгаагүй хэлсэн гэж мэгээд нэг юм зөвхөн худлаа байх боломжгүй талаас нь хүч нэмж эсвэл бүр ингээд дээр нь дэвэргэж юм хум нэмж ярьж мэрдэг юм шиг үлээ. Яг ингээд амар амнаас ч амар амархан гарчиж байгаа. Зөв энгийн нэг юм хоб юм шиг ирнэ. Цаанаа ингээд ер нь бол тэр чинь одоо юм дэлхийн одмодтой ингээд маний дэ оршдог үгүйч мэдхгүй тийм хүмүүсийн л талаар биш бол ингээд нэг нийгэмд нэг юм орчинд хүрээлт амьдарч байгаа хүмүүсийн талаар ярьж байгаа бол эн чинь цаана ингээд хүний амьдрал те нэг юм биеийн сэтгцэн эрүүл мэнд нь хамт явж идэг гэдгийг бас ингээд жоохон ч гэсэн бодолцмоор байна хүмүүсээ. Тэгээд тэр хавын хийсэн ингээ бүгдээс хойшлоо Монголд ичих үү. Тийм үү. Бид хоёр чамаг тэр хүн тэгээ яриад байлаа гэж шууд хэлнэ. Тэг бид хоёр бас инээдтэй кейсүүд зөндөө байна дөө ингээд нэр ярих гэх юм бол бүр төвшөөч амар юм стокер штэ бүр ингээд муу хаа. Надад стокер аккаунт байхгүй зүгээр миний иргэн төр надад маш үнэн ч юм хэлдэг. Зүр яаж игээд л тэр бичсэн ч юм уу ингэсэн нэг тийм хэрэг тарьсан тэр хүнийг яаж игээд олоод бүр уулзаад те ингээд шанг нь бол хүртээчдэг тийм хүн заа төвшөө. Тэгээд тэнэдтэй юмнууд зөндөө л юм. За тэгээд хамгийн сүүлийн миний хэлэх гэсэн юм болохоор яа плиз зүгээр ингээд хэдүүлээ зүгээр л яг урт хуртгаа хийгээд ингээд цаах хэл. амар ээжтэй. Зүр урт хуртгаа хийгээд амар тайван маш аз жаргалтай амьдарцгаая хүмүүсээ. Тэгэхгүй ингээд одоо жишээ нь саяны тэр залуу бичлэг хийгээд устгацсан. Гэхдээ ингээд саяны ихэд оноонаас бүр ингээд амар хэцүү байхгүй. Яасан гэхээр ингээд танаа төвшөөч ингэдэг тэгдэг ийм танаа нөхөр чинь чамайг тодтдаг гэх ингээд над руу амар их тийм YouTube дээр ч гэсэн амар комент ирээл. Тэнгүүд ингээд ер нь бол үнэндээ дарамттай байгаа байхгүй. Зүгээр шууд үнэлээд амархан бод биш шүү дээ. Бид ингээд өдөр зүгээр нэг амар ганцхан хүнтэй тийм жоохон ам муурайхад л ингээд амар эвгүй болчдаг шүү дээ. Тэнгүүд ингээд тийм улаан аккаунтаас ингээд нилээд өдөр дараалал тийм юм аваад гарч ер нь бол амар хэцүү эвгүй. Тэнгүүд тэр хүмүүсийн оронд би өөрийгөө тавьж бодохоор жоохон сонирхолтой л амьдрал та. Ингээ нэг юм тэр ингэжээ гэдэг юмд амар цаг зарцуулаад
За тэгэл одоо үзэж сонсгонч дүүрчээ угаасаа л хүн болгонд тэгж байгаа. Тэнгүүт ингээл зорж ороод те тэр хүнийг хайгаал аккаунт руу орсноо юм бичээл явуулаад Над руу боломжгүй. ямар сони. Нэрсээ бичихгүй. Яа. Нэг л юм бичсэн. Би бүр бүгдийн скриншот хийж авсан гэснээс. Тэг зүгээр Гол нь нөгөө ингэж одоо тийм нэг ойлголцоо дууссан шүү дээ. Биш марцсан тэр юм марцсан. Бүтээр ингээ урдхаа явж шүү дээ. Тэнгүүд тэр голд нь байсан хүмүүс үнэхээр тэнэг байдал орсон байхгүй. тэр комментод бүр ингээ хэрэгсэгтрээд байгаа байхгүй юу ер нь бол ингээд энэ хоёрын байгаа газар нь очиж алан малгамж байт юм уу те нэг иймэрхүү юм сүрдүүлэгний бүр мэдгүй ингээд бүр ингээд хэлээ цагаараас давцсан. Үнийхтэй тэр энэ хоёрын хооронд болж байгаа юмд би ямар ч хамааралгүй байтал над руу дайрсан тийм юмнууд амар их ирж байгаа учраас би тэр хүмүүсийг гайхаад байгаамаа нэгт. За тэгээд үнэхээр тийм юм хийгээд байгаа хүмүүсийг насанд хүрсэн хүмүүс байх юм бол надад үнэхээр хэлэх юм алга. Уус хэлэх үг алга. Тэгээд хэрвээ тийнейжер ч юм уу өсвөр насны дүүнер маань байх юм бол ингээд өөр санаа зовж болох амар олон гоё юмнууд байгаа. Түнраа тийм юм жоохон цаг зарцуул бити ингээд нэг юм тэр тэгжээ нэгжээ гэдэг юмнуудад санаа зов цаг тавиал тэгээд ингээд хайрын цагаа бити тийм юм дүүрээчээл гэж хэлмээрээ. Тэг ингээд би зүгээр одоо ингээд харахаар ингээд юм дуртай зүйлээ хийгээд дуртай зүйлээрээ мөнгө олж чадж байгаа хүн ингээд арай өөр төвшөнд амьдраад байгаа байхгүй. Нэг юм аз жаргалын хувьд ч гэсэн орлогын хувьд ч гэсэн тэнгуут ингээд дуртай зүйлээ олох хүртэл ч ингээд амар урт журны амар их юм шаардагддаг шүү дээ. Тэгээ би л одоо бол дуртай юу хийх дуртайгаа бас сайн мэдгүй л явж байна. Тэгэхээр ингээд дүүнер маань нэг тийм ийм шалтар болдор юмд бити цаг зарцуулаа. Плиз зүгээр л яг юм гоё спортоор хичээлж үз, гоё хөгжмийн зэмсгээр хичээлж үз тэ зүгээр юм. Ирээдүйд өөрт чинь хэрэг болох юмд илүү цаг зав зарцуулаасай л гэж бодож байна. За тэгээ та бүхэндээ Тамирын радио юм ааш. Тамирын дууг нь ойлгочлаа. Үзэхээс. Аха. Энэ зөв амар лаг философитой. Үзэх сонсох болгонд амар өгнүүдийн гүү ойлгоод лаг гоё дуу шүү дээ. Би та гайг зөвлөж байгаа. Би хичээж байгаа. Заримдаа тэ болдгүй. Тэгтээ ер нь л дээрж байгаа. Нэг 30 хүрэхтэй бол ийм хөө байхгүй л. Sorry, дахиад нэг юм хэлчих. Бидтэй төгшөөгийн нөгөө юмд юм шүүмжлэлтэй ханддаг занд амар талархдаг зэрэг хүндэлж хүлээж авдаг болсон одоо. Эхэндээ амар дург байсан бүр үнэхээр дург байсан. Бараг чи ирвэний өрөө авах юм бол хойлоо салъя ч гэж ярьж ирсэн. Одоо яагаад ингэж ойлгоддог хүндэлдэг болцсон бэ гэхлээр одоо чинь би заяа. Ингээд амар ер нь яг энэ Монголд амьдарч байгаа хүмүүс олонхоороо нийтээрээ амар юм хулчгаар тэгээд амар юм юу зориггүй. Тэгээд юу гэж хүсдэг вэ гэхлээр нэг асуудал байлаа гэхэд хин нэг нь би өөрөө биш хин нэг нь миний өмнөөс хилээд засчаасаа. Эсвэл хин нэг нь миний өмнөөс чагсаад энэ уусыг орон гоё болчоосаа гэж боддог. Тэгээд хизээж зүв ярьж байгаа хүнийг дэмжих зориг байдаггүй. Эсвэл одоо болохгүй байгаа юм болохгүй ингээ хилчих зориг байдаггүй. Нийтээр тийм тэнгууд ингээд төвшөөгийн ингээд болохгүй бүтэхгүй ингэж ярьдаг юмнууд нь ингээд хүндлэнгөөс салд харахад амар ядаргаатай гэж бодох боловч үний эрэхтэй нэрэл ингээд хэлэхгүй бол болохгүй байг нь хин мэдхийн тэгээ хин засахын тэгээ ийм нухацтай ямар нэг юм тал ярьж байгаа захаа шууд амар айдаг шүү. яагаад зүгээр л амар хүчтэй санагддаг юм. Үгийн сонголт нэг зүг байдаг юм. Хүчтэй. дэвшнэ. Одоо чинь би ийм хүү гэж 2 3 өгүүлбэрт тэгэл дунд нь янз бүрийн хавчуулаад тэгээд яг үнэн санаа аймаг гоё. Тэгвэл аюу хүчтэй сонсогддог юм. Магтаал юм уу те? Магтаа. Мэрлээ. Жох аймаг. Миний хайртай тэр охин гэдэг хүн цөөс нь харуулж байгаа юм. Юу тийм. Ийм өнгөөл шууд яг ингээд юм устэр мэдээлэлд орж байгаа. Миний одоо чи би одоо чамшиг үнтэй бол магадгүй сайн. Одоо чамшиг хизээч юм хараалдаггүй нөгөө гол point алдахгүй нөгөө хүн хадаа явахгүй ч юм уу те. Яг үнсэн юм ингээд бариад хүнтэй бол би хизээч магадгүй. Ялахаар мэдж байгаа. Sorry. Эндэгтэй орохгүй ч юм. Энийг оруулчихвал болох юм шүү. Бид тэр нэг амар юм. Хүн үзэхгүй байсан те ингээд биш хүн үзэхгүй биш. Юу нэ ингээд
Зүгээр л оруулж байгаа нь 50 байдал юм шүү. Харин би зүгээр нөгөө амар юм дүрсэн дээр дууны чанар манарын дээр амар голомтгой олцсон л бүр. DJ юу? Тийм тэгэл одоо нөгөө влог чинь ингээл утас камер гэл янз бүрийн дүрсүүд байгаа шүү дээ. Тэнгүүдээс л бол тэр DJ камер хоёр. Тэнгүүд ингээ утасныхаа урдлын камер бичсэн эсвэл ингээ дуус болмол юмнуудын дандаа хасдаг болцсон юм амар. А чи энэс авч чадахгүй доо. Тийм. Тэр анх хийжсэн өчтөө тэгэл төрхий 11 12 тэрэг бичээл. Тэ өөрөөс. Хойлод ингээ нэрнгэсэж үжилдэг байсан бол яах вэ? Тэгэл ингээл камера гаргаж ирээл яг влог бичгэрээ ингээл гэдэг. Мяви. Тэгэл ингээл камер ондор гочоод ингээл. Шууд ямар амар зөвүүн жишээж болох вэ? Камера аван готлаа. Йоо бро. Амар юм шүү. Амар хэлжсэн шууд өнөөдөр гоё. Би юм чам тодголцоо хүчээр YouTube хэлгээл YouTube-с ч орсон аваад. YouTube дээр мөнгө олдог байгаа шүү. Хойлоо нүний анх танилцсан зөвхөн нэг юм чихвч зүгээр ярьдэн штэ. Тэрийг нөгөө би саяхан үзсэн байхгүй юу? Нөгөө хүний катла зүгээр рил болгоцсон юм. Тэгээд тэрийг харсан өнөөр энэ бичлэгээ дахиж нэг үзье гэж таа. Тэгээд тэрийг үзсэн чинь юу амар хөөрхөн байсан. Надад амар нэг тухайд яг оруулж явахдаа эдитлж явахдаа нэг тийм юм бодоогүй юм шиг байна. Ирсэн юмд нөө. Тэгээд хойлоо одоо нэг юм 5 жилийн дараах гэдэг дахиад нэг хийж үзэх үү. Хойлоо ч юмс нэг юм анх танилцсанаас 5 жилийн дараа гэдэг чинь нэг юм өөр левелд очсон байгаа штэ харилцаа. Тэгмээ тэрнээ тохиорсон асуултууд бэлээ. Илүү гүнзгий юу? Тийм тэгээд нэгээ сонсохгүй ярьж үзэх үү. Муулаад ахгүй. Зүс 5 жилийн дараа гэсэн чи. Хөөе хатсан даа тохирсон зөө. Энэ одоо ингэж байгаа гэдэг. Ловерсос илүү найзууд болчтой юм санагдаж зөвөр хүмүүс яхаа. Романс нь багасаад илүү юм реалитиг өсөнгүүтлээ нөгөө нэг юу болчтой юм санагдсан. Тэгэхээр хань гэдэг үг чи бүр амар гүнзгий өгсөн байл шүү дээ. Хань минь дээ. Тийм нэг юм одоо нөгөө хайр маяр мяв зовоогоос шал илүү өөр л юм байгаа. Тэгмэд ингээд бүх юм дээр ингээд хань болдог хүнийг хань гэхээр байгаас тийм. Миний хань гэдэг. Лаг хөрхөг байгаа. Хань болох гэж нэлээд болох. Тийм. Хань бол нэр үнэхээр яг юм бус ярилцааны бүр ингээд ноён оргил юм байна гэж би бодсон. Хоёртай тохирсон нэр. Дандаа тоо. Юунд тохирсон гэж. Ингээд битэрийг контр ярих болно шууд дандаа эсэргүүцчихье гэж тохирсон. Үгүй юу. Би бол одоо тэр нөгөө юу юм уу санал мандал авч өгсөн үнэхээр харамсаж байна уу. Эсвэл нэмс хэлээ. Миний сандлыг яах? Төрсүүд юм бэл үү? Ой, бүр ингээд амар үдэшин бэлээд алга болчихдог хүмүүс байдаг шүү. Яа. Чи яагаад өөрийгөө тийм хүмүүстэй харьцуулаад байдгийг? Харин тэрийг аргумент хийсэн шүү дээ. Яагаад энийг асаагаад байгаа вэ? Нөгөө бодтой. Энтэй харьцаа тэнийг л дээ. Тэгтээ би ингээд өөртөө амар тааруулж тоглож байгаа юм санагдав. Гайгүй шүү дээ. Тэг гайгүй гэхдээ ингээд чиний ингээд яг мэдрэмжгүй цаг үеэ олохгүй тоглох нь үнэн биз дээ. Би ингээд ядараад байна гэдгийг хэлээд унтмаар байна гэдгийг хэлж байгаад шүн ингээд тачигнуулаад ингээд ярьж мөрөө тоглоод ах чинь надад үнэхээр тухгүй байна. Тэг тийм болохоор чи би ингээд тоглоод байгаад нь ер нь дургу болцсон нэгт. Чи ингээд байна гэж хэлэнгүүт өөрийгөө ингээд бүр ингээд орчлонгийн хамгийн worst case-тэй харьцуулснаа. Би тэр хүмүүстэй харьцуулахад зүгээр үстэй гэдэг аргумент чи бүр үнэхээр bullshit төвшөө ёо. Тийм ээ. Тэгээд хүн ядарч гинэ гэдгийг хэлж байхад тогломооргүй байна. Найзууд ирсэн тэгээ ингээд хамт юм хийх чиж яг ингээд үүдээр орж ирвүүгүй очиж сууснаа ганцаараа тоглосноо би дуруу чамаа хүлээж мүлээдэг кейс амар олж төрөө төвшөө. Тийм. За. Тийм. Арай аваад хүмүүс ээ. Аа. Одоо бүр нийлээд хаяа зүгээр. Бид одоо төвшөө ядаг чинь групп гэ нээцгээ яа. Админ би вэж гэдэг.